биш ганцаар алхан явлаа. Гэдүчээр бороо шиврүү Ариун хивээ. Минтэг битгүмчүүгээ диско хадаа чацар шээс. Эмчэг бодгоодаг шишиг уралдуулагч Моро. Яава энэ санаа шүү. Юм гэж санаа орсон. Хэлэн шүү дээ. Нэгэн сургаалаа хүндэ харинсаа төвшин ёсыг эрхэм болгож сургасаа. За сайн бацгаана уу. Ингээд эйгүүр CGM-ийн одоо сайтыг уншигчд болон үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бол 4 сарын 1 инээдмийн баяр өдөр байгаа учраас бүгдээ сайхан бас гоё энийгээ дархлаагаа дэмжиж аваарай гэж одоо хүсмээр байна. Миний бие бол жүжигчин Сүхболт гэдэг хүмүүс намайг тагтаа гэж одоо дууддаг. Тиймэрхүү залуу байна. Тэгээд өнөөдөр ингээ ярилцлага өгөхөөс ингээ сууж байгаадаа маш их баяртай байна. Одоо энэ инээдмийн баярыг ер нь хэрхэн тэмдэглэдэг вэ? Энэ жил ер нь хэрхэн тэмдэглэх вэ? Инээдмийн би ч нэг энэ тентхийн нөгөө хошин шог продакшнд байгаагүй. Тийм учраас нэг амар ингээд нэг юм инээдмийн баярт нэг юм ач холбогдол өгдөг байсан. Одоо юу гэдгийг мэдээж инээдмийн баяр болонгууд хүүхэд байхдаа ч гэсэн амар их дуртай гэсэн нэг өнгөрсөн 4 сарын 1 ингээд нэг тоглодог штэ. 4 сарын 1 ингээд тийм их тоглоом хийжсэн. Ямар сандаа нөгөө нэг машинтаа ингээд коллектор очсон гот амдаа тамхи зууцсан. Коллектор шээ 4 сар тухайн үед 4 сарын 1 байсан байхгүй. Өөш их чи галаа гэж байгаа ч гэсэн чи юу уцаа солиороод байгаа чи. Тэгээд нөгөө хүмүүсийг жоохон тухайн үед л одоо баг Франк Майг юм уу та. Тийм хийжсэн. Тэгээд 4 сарын 1 бас гоё штэ ер нь ингээл би нэгэ хуурна те. Тэгэл хүүхэд байхад зургатаа дандаа гоё одоо юу гэдгийг интернет энэ байхгүй байхсан цагт бол гоё хошин шогууд гарна тэрийг нүцж инээн те. Ер нь гоё баяр штэ. Яг нэг юм хүчтэй яг нөгөө нэг юу гэдгийг тэр одоо юу шиг нэг юм баярууд байдаг шүү дээ. Одоо нэг юм тийм баяр гэж би бол энэ тэмдэглэдэг. Гэхдээ яхаа мэдээж 4 сарын 1 чи инээдмийн баяр юм чаас гой сайхан хар бараа юм байхгүй гой сайхан энийгэл авахыг боддог. Одоо би 5 сарын 12 дугаар дунд сургуулийг төгссөн. Тэгээд яг сургуультай байхдаа 10 жил байхдаа ингээл дуу хууртай дуулдаг. Одоо урлагийн үзлэгийн хамгийн л одоо нэг ачны хүндийг одоо нууран дээр үрдэг тийм хүүхэд байсан. Тэгээд манай хамтлагийн Төмрөө гэд найз маань одоо битээр бас 10 жилийн параллел анги оюутны нэг анги гэхгүй. Тэгээд Төмрөө маань нэг өдөр юу ялаа нөгөө мэдээ үзэж хагаад үндсэн телевизэн мэдээ үзэж хагаад юу яагаад нэг хэцүү киноны проб авч яана гэд зар явсан бохгүй. Тэгээд над руу яриа дүүшээ навагшин тухай үед 10 жилийнхэн ч одоо гөөс гэдэг өгөхгүй би амар олон очтой. Тэгээд яг Сүхболтоор бол хүмүүс нэг сайн дуудахгүй. Гөөсөө ингэж байна юу энэ юунд нэг үндсэн телевиз дээр нэг юм кино олон ангитай кино гаргаж байгаа юм байна. Тэнд хоёлоо ингээд очиж орё гэхгүй. За тэнгуут нь за ямар тааш ингээд очоод проб өгөөд үзье. Тэнцэхгүй нүгэд өөрөө мэддэг гэд очихгүй юу. Тэгсэн чи яаж тэр хавар байсан учраас амар хар. Би чи гэр оролт өссөн нэг хүүхдүүд шиг л ингээл тасар царайтай. Тэгээд очсон чинь тэр зохиол дээр нь яаж 5 харын фракц гэдэг юм шүү дээ. Одоо тийм нэг юм фракц байсан бохоо. Зохиол дээр нь тийм 5 хар банд байх хэрэгтэй гэд бичсэн байсан бохоо. Харин надаас болоод багш цалингаас утсан байхгүй. Тэгэл бид нар сайн сарын үүднээс за тэгсэн нэг хар нь ингээд олдлоо моллоо гэл хоёр хар нь олдлоо моллоо гэдэг өнгө чинь баргалд нөгөө хар байсандаа бас баярлаад байгаа юм шиг. Тэгээ ямцсан тэр хэцүү ан гэдэг кинонд тэнцээд олон хэсэгт л орж байгаа юм. Ангийн хүүхдүүд гэдэг нөгөө сүнж догш ангийн одоо нөгөө фантастикийн баярах можхох энтрийн ангийн хүүхд болж байгаа байхгүй. Тэгээл би чинь за ямар ч сан кино тоглохоор болж байгаа юм байна да гэж бодоод нөгөө тэр кино тоглохоос өмнө Universe нөгөө UBS телевизээр Universe Best Songs гэдэг нэвтрүүлэг болдгосон шүү дээ. Гардаг гэсэн шүү дээ. Тэнд би ороод эхний жилээ тэнцсэн бохгүй нэгдүгээр шатанда. За дуучин болдно. Угсаал дуучин болох одоо чин хүсэл зоригтой юм чинь дуучин болно гэл. Эхний шатанда тэнцлээ. Дараагийн шатанд орох гэсэн чинь нөгөө Рагун намайг тэгсэн бохгүй. Ямар ч мэдрэмж байхгүй, техник байхгүй гэл хам юмар ингээл заа ингээл хоёр дуушнаас ингээ хасгаж байгаа байхгүй. Тэгээ шарандаа бүр ингээд нэг тэр зуннаа нэг кинонд ч юм уу тоглолчмоор ч юм шиг надад тийм мэдрэмж төрүүлсэн байхгүй.
Тэгээ нэг яг нөгөө зүрхэнд гэрэлт хоод тэгээд кинонд нөгөө нэг шилдэг 25-ыг аваа явуулсан байхгүй. А би тэнгүүд 25 төгрөөр багцсан бол ингээд кинонд явах нь гэж дотроо бодоод за ямар ч энэ зур нэг ямар ч кинонд тоглох юм шиг мэдрэмж төрөөдсөн байхгүй. Яагаад ч юм. Тэгээ хэцүү анги тэнцээд хэцүү анги тэгээд тэр дундаа ингээд ороод яг нэг жүжигчин гэдэг хүний одоо яг нэг гоё сайхан юмнууд шүү дээ. Жүжигчин мэрэгжлийн тэр гоё сайхан юмнуудыг яг тэр зундаа мэдрээд тэнгүүтээ нөгөө манай хэд чинь ингээд зураг авалтаа дуусаад гэр гэрлүүгээ явж хат би нөгөө төмрөөтэйгөө цуг одоо телевизэн кино зураг авалтаа болж ах тэр объектны гэрэл чийдэн зөөгөө те техник юмар арын албаны туслах болцсон. Тэгж дурлаад тэгээд ямар ч сан дуучин болох ч жагаад за ерөөсөө жүжигчин болох хэрэгтэй юм байна. Жүжигчин яагаад гэвэл хоёр дуулж болно, бүжгэлж болно, те дуу хийж болно гэд бүх юм ингээд за жүжигчин болъё гээл. Тэгэл эхний юугаар яг тэр хэцүү ангийн дараа шалгалт өгсөн сууст. Тэгсэн тэнцээгүү. Сууст тэнцээгүү. Яагаад гэвэл ингээд сууст нөгөө наач нөгөө хэцүү наадуул чи нөгөө хэцүү анги тоглосон. Нөгөө штамп суудсан гэж ярьдаг байхгүй. Одоо нэг юм яг юм штамп суудсан наадуул чи хэрэггүй гэсэн юм шиг байгаа багш нар. Тэгээд за менежментийн анги руу нэгсэн чинь яг за яаж энэ жүжигчний анги руу орох вэ гэсэн чинь манай нэг таньдаг нэг найз яриад за ямар ч сан чи менежментийн анги руу ороод нэг сар болчихоо. Тэгээд чамайг ингээд кино драма анги руу ингээд шилжүүлэх юм болоо юм гэдэггүй юу. Тэгээд тухайн үе хүүхэд байсан за тэгээд тэгээд менежментийн анги ороод нэг сар сурсан байхгүй юу. Сууйс хоёр дээр менежмент анги өгөхгүй. Тэгээд нэг сар сураад за ямар ч сан жүжигчний анги руу орё гэсэн чинь ямар ч тийм бүх юм фейлдэл за худлаа юм байна гэдэг дараа жил нөгөөгээд 10 сараас нь шууд сургуулиасаа гараад би уусаа жүжигчин болох хэрэгтэй болно. Нэг амар тийм юу л байсан нэг юм ерөөсөө тугаа тэнд авчаа зооцсон байсан байхгүй. За ямар ч сан тийм нэг хүчин хүсэл ирмэлзэл зориг байж тийм ээ. Тий. За ямар ч сан сууйсыг төгсөх хэрэгтэй. Тэгээд одоо мэдээж одоо жүжигчин байгаад 1000 авьяастай тийм ингээд одоо юу гэдгийг бүр ингээд би хааны бүх юм ингээд төгс ингээд жүжигчин болцсон байхад бол одоо бас нэг өөр альсүүл ингээд нэг юм сургуулийн төгсөөд номын дугуй сонсоод нэг юм миний зарчим тийм байдаг байхгүй нэг юм одоо юу гэдгийг нэг юм ямар ч байсан тэнд нэг одоо нэг хүн ингээд сургууль соёлын төгсөөд мэрэгжлийн эзэмшээд тэнгууд ямар нэг юм ингээд сууштай ямар нэг юм ингээд нэг юм тэр хүний нэг юм орон одоо юу нийгэмд ч юм уу одоо ямар нэгэн орон зай тэр хүн ингээд үүсчихэж байгаа юм чинь ямар ч байсан жүжигчин болчих. Хизээ нэгэн цагт би одоо юу гэдгийг энэ одоо кинон тоглоно ч юм уу те ямар нэгэн байдлаар би нэг юм театрт ч юм уу нэгэн продакшн ч юм уу ямар нэгэн байдлаар л орно. А тэр болтлыг сайхан хүлээгээд гай өөрийгөө бэлтгээд нөгөөд те түүнээс ингээд сууж төгсчод кинон тоглохгүй юм чи болоо билээ. Өөр мэрэгчтэй бол юм аа гэж ерөөсөө тийм шантрах юу байгаагүй. Ямар ч гэсэн гэхдээ менежмент ангинаас гарангуудаа манай ээж нарамтуул захтай зогсдог гэсэн байхгүй. Нарамтуул захтай зогсдог ээж маань бас жоохон би хаан жоохон өвдөнгүүт. За би захтаар зогсъё гээл. Тэгэл нарамтуул захтаар яг 5-6 сар зогссон. Нөгөө ээжийнхээ хийдэг юмнууд бүгдэн хийгээ 6 сар зогсоод 8 хийгээд манайх чинь хүүхдийн готлын үйлдвэртэй байхгүй. Гэр бүлийн нэг юм үйлдвэртэй. Тэрийг ингээд захтаараа өрөөд тэгээд хүмүүс одоо ингээ жүжигчсэн чинь хүүхдүүдтэй бас гутлаамд лавнаа. Тухайн үед нөгөө тусгай салаагийн дэндүүгээд одоо Эрдэнэ хоёргээд жүжигч ах байдаг шүү дээ. Дэндүү ах надаас ирж гутал авахынгууд би моо гээл те. Тухайн үед бас амар гой санагдчихжээ. Тэгээд 6 сар ямар ч гэсэн нарамтуулаа зогсоод 7 сард нь 107 сард сууйсын шалгалт өгөөд шалгалтаа өгчөнгүүтээ би яасан бол гэдгсэн чинь ямар ч сан тэнцсэн байсан. За тэнцэнгүүд нь би шууд юу яцсан бохоо кинонд явсан бохоо. Тэгээ кинонд тухайн үе нөгөө Аршанти 18 тэгээд шинэ продакшны Доргод 72 тэгээд X түүцийн Барху ахын худалд залуу гэдэг 3 кинонд ингээд тэр зунаа явсан бохоо. Дандаа нөгөө гэрэл чийдэн зөөд юм туслах бохоо. Арын албан одоо кино бүтээхэд нөгөө туслахуд гэж байдаг шүү дээ бүх юмны туслах машинд нь ачаалтай юмнууд нь зөөгөөл техникийн тэнд нь усар гэдэг нь усраал. Тэгээд бодлын улгаач гэдэг кинонд явжсан байхгүй. Тэгээ би амраахт хэлэхгүй. Одоо нөгөө туслагаар байсан хүн чинь гол дүрийн амраахтаа ингээд бас ингээд ахаа би ингээд жүжигчин болох ч байгаа гэсэн чинь.
чи юу ийм царай муутай гэж чи жүжигчин болоо хэрэггүй мэрэггүй гэж тэгж байгаа байхгүй. Тэгээ би дотроо энийгээд ингээд тохоо үед инээжсэн байхгүй яана. Нэрэж тийм болоо яана. Годчихсан чинь ямар ч тэмцсэн гээд тэгээд би амраах нэг тэнцснийхээ дараа хэлсэн байхгүй. Ахаа би ингээд тэнцсэн гэж. Мундаг нэ зөв. Хэвээ баяр үргийн мөргөхгүй. Тэгэхээр би юм дотор нэг тэр том хэмжээндээ тэгэнгүүт чинь дотор бас баярлж байгаа юм чи. За тэгээд сойс тэнцэл 2010 оны намар орсон баха. Тэгээд сойст ороод тэгэл нөгөө жүжигчин гэдэг одоо мэрэгчлийг эхнээс нь ингээл үзэл судлаад одоо ч гэсэн тэгэл судлаад явж байна да. Манай хамтлагч нь юу яасан? 2012 оны 10 сарын 19-нд байгуулагдсан. Тэг хамгийн анхны нөгөө би дурлмаар байна гэдэг дуу гарч ирсэн байхгүй. Дурлсан зүрхтөө айлын чиний тухай догдол сэтгэлийн минь нуцыг 19 оны биш 12 оны 10 сарын 19-нд. Тэгээд бид нар нөгөө яг тэр дууга би дурлмаар байна гэж нэрлэлчингүүтээ. За хамтлагаа юу гэж нэрлэх вэ те? Амар олон юм байсан байхгүй. Магнитофон энэ төр гээл те. Тэгж жагаад мааз гчүүлээ. Угаасаа л юм царай муутай 3 юм одоо ингээд төөлөх юм бол баг би чадсуу те. Ингээд яг нэг юм адилхан царайтай 3 залуу юм чинь. За мааз гч нэг охинтойсэн манай нөгөө Жанжуу ангийн Минжээ гэдэг охин манай хамтлагт байсан. Тэгээ бид гурав чинь бид дөрөв ингээд зай мэдсэн зүрх сэтгэл шолуудаал гайсын төгс 2 гэдэг одоо жүжигч ах шүү дээ. Төгсаах биднийг яг продюсер хийгээд манай хамгийн анхны дууны үг мөгийг бичээд те гамболтын хишиг бүр ингээд хөгжмөн зохиолж ах манай бас одоо ая дангийн гэж хийж байгаа хамгийн анхны дууг би дурлмаар гэж нэрлээд тэгээд тавьсан нөгөө юунд тухайч яг фэйсбુક гараад ирсэн байсан юм аа. Тэгэл цацсан чинь зүгээр бүр амар явсан бохоо. Пүү бүр одоо бараг л энэ нөгөө юу юм уу шиг уунана мана шиг л явсан бохгүй тухай үед бол. Эсвэл сонсдгоо биддэг чинь нөгөө манай гэр нөгөө зүүнсланд байсан. Тэгэл ингээ мик тавьж гуталт яг нөгөө миний дуусан дуу явангууд чинь амар гой санагтаа. Тэг хүмүүс ингээд надад ингээд нөгөө клипийн үтсэн хүмүүс ч бас ингээд хараад байгаа юм шиг. Аа би тэгэхэд ингээд те мөн байна би мөн байна гэж хэлэх гээд байгаа юм шиг те. Тэгээд тэр дуу бол амар явсан. Тэгээд хамгийн гол ингээд араас нь дуунуудаа хийсэн. Тэгээ ямар ч нөгөө бид нар чинь жүжигчин мэрэгчлээ учраас одоохондоо ингээд нэг юу байхгүй жүжигчнийхээ карьерийг бас ингээд нэгдүгээр тавьцсан ингээд яваад байгаа байхгүй. Түүнээс л яг ингээд юу гэдгийг тэр сайхан гоё ингээд гарч ичээд ингээд өгөн явсан бол бас их юу байсан л да. Тухайн ч нөгөө яг шинэ жилүүдэр чинь жинхэнэ ингээд нөгөө нэг костюмуудаа барайл багш нараасаа ингээд за чөлөө аваад заримдаа ингээд зарим багш нараа зүгээр яг мухаар хэлэхэд одоо сайхан мөрөөл те. Тэгэхээр одоо нэг шалгалт малгалтаа газ өгчөөл одоо ингээд ийм хүн байсан байхгүй. Тэр болгоныг л дэвтэх ингээд яаж хийжээ зохицуулахгүй бол бас нэг нөгөө нэг энэ тэнд очиод дуулгаж бас хэд гурван дөрөв те. Бас тэр нь бодогдоод тэгээд яаж яах хичээлээ яах уу ингэхүү гэд ямар ч гэсэн тэгээд нэг юм аль нэг нь хаяагүй аль нэг нь одоо юу гэдгийг за ингэ явчих ингэ суйсыг хайчаа гэж хаяагүй яг гоё ингээл тааруулаад баланслаад хослуулаад явсан. Дууны уран бүтээл одоо ч 8-9 уран бүтээл байгаа шүү дээ. Таны ер нь одоо мэдээж уран бүтээл дуулганд бол ингээл дуртай хайртай бах тийм ээ. Энэ дундаас бүр хамгийн дуртай нь ер нь аль вэ? Тэг хамгийн дуртай дуу гэх юм бол манай юу шүү дээ одоо нөгөө манай Отгон баяр гэдэг манай Тойгоогийн найз маань ус усдаг нөгөө нэг хайр эмзэг гэдэг дуу байхгүй. Тэр дууг яг нөгөө гай самтлагын нэг тоглолт болсон юм аа Чингис өргөө дээр. Чингисийн өрөөч үлээ тэр тоглолт болоход төгсөөх гэхгүй за та нар гал дуулах юм уу дуулахгүй юм уу хаа бид нар дуулъя гэд хоолоонд орцсон. Та нар дуулахгүй бол манайх дууллаа шүү гэд. Тэр хэрвээ гайс дуулсан бол бас л эвгүүтэн штэ. Эвгүү болсон сонсогчтой болцсон сонсогчд хүрсэн байгаа. А тэгээд бид нар дууснаар бас их юм амар азтай байхгүй. Тэр нэг айгуу гой дууг ингээд дуулаад хүмүүс тэр нь амар хүрээд клип нь ч ялангуяа бүр айгуу таалагдсан байх хүмүүс. Тэгээд тэр дундаа амар дуртай. Тэгээд ер нь тэгээд хамгийн бас анхны юм чинь бас гоё юм лээ. Би дурлмаар байна гэдэг өнгөчөөс тэр дуун ч өөрөө гоё нөгөө хэлэх гэсэн санаа ч гэсэн гоё ер нь хүн яагаад дурлж болдгоо юм те. Царай муутай ч гэсэн бас дурлах тийм боломжтой шүү гэсэн юуг харуулсан л тийм.
манай суульчин гэдэг байхгүй юу? Одоо юу гэдгийг нөгөө жүжигчтэй анги дундаа айгүй олон хамтлагтай. Одоо хамгийн одоо бест нь бол одоо Guys 666 гэж хамтлаг байсан шүү дээ. Тэр Guys хамтлаг бол одоо хамгийн одоо эхлээд хаалганы ингээд цөмцгсөн хамтлаг байхгүй юу? Жүжигчнээс ингээд дуулж болдго юм а гэдгийг харуулсан. Тий. Тэгээд Guys-ийн араас Acapel гэж хамтлаг TV коктейл. TV коктейл чинь нөгөө Өсгөх цомох хоёр ингээд кинонуудынхаа дууг өөрсдөө дуулдаг гэсэн шүү дээ. Тэгээд араас нь TV коктейлийн араас Acapel гэдэг хамтлаг одоо нэг токаах одоо төрөх махын байгуулсан хамтлаг. Тэрний араас Boom Town гэдэг одоо энэ фантастик ах нарын яг нэг ахын чамтай өнгөрөөсөн энэ төр чинь бол яг л нэр бас эвгүүл болгожсэн шүү дээ. Тэгээд нэг ингээд үе үер нь Guys-ийн үе те одоо юу гэдэг TV коктейлийн үе гэдэг ингээд суйстагж яригддаг байхгүй. Тэнгүүт нь бид нар бас ингээд бид нар одоо юу гэдэг юм Маазын үеийг байгуулъя гэж бодоогүй зүгээр л нэг хамтлаг байгуулад ингээ тэгээд Мааз гэд нэрлэе. Гэтгсэн чинь хүмүүс гадуур ирэхдээ нэг за тэдний үеийн хин одоо нөгөө Маазын үе гэж ярьдаг байхгүй одоо жишээлбэл манай үеийнхнийг ярихдаа. Ер нь одоо танай хамтлаг одоо сүүлийн үед төдийл уран бүтээл хийхгүй байгаа шүү дээ тийм ээ. Ер нь кино урлагийн тал руугаа төлөвлөгөө анхаарал явж байна. Тий, манай хамтлагийн жанчин маань одоо бараг 4-5 кино одоо тийм хүмүүсийг найруулагч ер нь найруулагч талдаа энэ ингээ бэлтгэж байгаа. Өөрөө зохиол сэрүүлээд одоо өөрийнх нь бичсэн зохиолоор бараг 2 журам сахны кино гарсан. 4-5 одоо энэ IP контентууд бараг 4-5-6-7 юм гарсан байна. Тэгээ цааш нь найруулаад тэгээд л одоо цаатгын чинь одоо бараг л нөгөө жүжигч нь болцсон ингээл те. За тагтаа ингээ шүү. Одоо юу ингээл хүрээллээсээ л ингээд найз нөхдөсөө л авч байгаа юм чи хамтлагийнхаа хэдээс ингээл за ингээ тгий хэдүүлээ ингээ тгийгээ. Ингээ талдаа тэгж байна. Тэгээд тэнгууд манай төмрөө маань TV8 телевизэд одоо жүжигчний хажуугаар бас тэнд нөгөө контентууд хийгээд TV8 телевизийн бас нэг продюсерийн тийм багт нь орц ажиллаж явж байгаа. Ер нь яг хамтлагаараа өөр үед одоо дахиад уран бүтээл хийх төлөвлөгөө бодол юм байна. Бага. Одоо энэ 21 онд бол нэг одоо энэ чинь бас нөгөө кино театрууд бас юухан тийм болцсон. Тэгээд нэг юм IPTV гэдэг юм одоо хүмүүс чинь шуурдаг болчихлоо шүү дээ. Тэнгүүд одоо 21 онд багтад нэг IPTV-д бас нэг амтлагаараад нэг 2 доо нийлж байгаа нэг юм базан гэж бодвол байж байна. Тий. Базах уран бүтээл нэг дууны уран бүтээл үү, киноны уран бүтээл үү? Кино. Тий. Одоохондоо ер нь яг нэг тас хийсэн хэрвээ гоё дуу ингээд яах юм бол бас бодоод байна л да. Бас би бас гитар оролддог. Тэгээд нэг дотроо ингээд бодоод гэртээ бас нэг жоох май зохиомоор аядаад тэнгүүт энийг нэг чихэнсэн гэсэн ингээд бодол байгаа. Гэтэ яг одоо юу гэдгийг бас гоё ингээд таарахгүй. Манай хамтлаг нэг байгууллагын цасны баяр дээр очиж дуулахгүй. Тэгэхээр нөгөө нэг ингээд нэг юм юунд цасны нэг энэ хоошоогоо 7 будаас хоошоогоо нэг баг баян билүү нэг тийм амралтын газар ингээд нэг ресторанд ингээд дуулаад бид ч мөр алж исэн бохгүй хний дуу усаал хүмүүс нь тэнд бүжиглээл нөгөө цасны өмдөмдтэй хүмүүс ч тэнд бүжиглээд бүр амар болжсэн бохгүй. Тэгээд манай төмрөө маань ингээд яг үгэлж идэг бохгүй. Дурлаж болохгүй хайрлаж болохгүй гэн зүрхийг мэн гэдгсэн чинь нөгөө шүсэндээ хахаад гэ надад заалангууд би шууд үргэлжлүүлж үгэлж мөглээд тэгээ гарч ирээ чичүүд яагаад юм бэ магаад юм бэ тэнд нэг тийм болцсон байхгүй. Тэгээд тэр бид нар чинь за дахиж тэхгүй шүү. Нэг юм яг ямар нэг юм байгууллагын шинэ жил ч юм уу нэг арга хэмжээнд орчид дуулахаар бас яг ийм хүн тохиолдлууд амар болно. Хамгийн анх одоо манай миний нэрийг өгсөн одоо миний хочийг өгсөн хүн бол одоо манай жанч байхгүй манай хамтлагийн. Тэгээ би хэцүү анги дээр ингээд байжсан ингээд миний нүд жоох ингээд нэг хаяа ингээд юу очдөг байхгүй. Ийм тагтаашг болдог гэд би тэрийг өөрөө мэддэг. Тэрийг би бас бус хүмүүс анзаардаг болоо гэсэн чи амар анзаараад тэгээд энэ чи энэ яг тагтаатай адилхан байгаа сте гэдэг. Тэгээд тагтаа гэдэг нэрийг тэр нөгөө хэцүү ангид явж байхдаа өгчсөн байхгүй. Тэгээд би бас тэр нэрэндээ айгүй дуртай. Одоо юу гэдгийг одоо нэг бас нэг сонин очиод байдаг штэ тий. Ингээд ийм одоо бараг л нэг юм одоо хэрэг мэрэг гэх юм бол амар муухай штэ. Хэрэг мэрэг. Хэрэгтэй явж гэх юм бол амар муухай. Тэнгүүд би тагтаа гингүүт нь тагтаа гэдэг нэр бас нэг юм гоё нэг тий инх тайвны бэлэгдэл шоу тий. Нэг л ийм гоё санагдаад тийм ягаад мэдгүй багш нар хүртэл намайг сүүлдээ нөгөө яг эцэг нэрээр дуутахгүй. Тагтаа
дипломын ажил ингээ шалгуулжаад баахан багш нар сууж байхад манай багш нар. За одоо энэ тагтаа бол ингээд яг л нөгөө нэг юм бүх хүмүүст одоо ингээд мэдгдсэн, танигдсан нэр байхгүй. Жинхэнэ нэр шиг л болсон. Миний яг баримтлагдаг зарчим гэх юм бол хүн гай болчихгүй юмсан тий. Хүний ажлыг алчихгүй юмсан. Тэгээд хүнд нэг юм муухай сэтгэлүүлдэггээд ингээд тагтаа бол юм штэ гэд гिचгүй юмсан гэдгийг л одоо барьж одоо хүнтэй гадуур харьцахтаа ч юм уу эхнэртэйгээ харьцахтаа ч гэсэн ер нь яг энэ зарчмыг л ингээд бариад ах トゥ одоо найз нөхдөдөө ярихтаа ч юм уу харьцахтаа уулзч очихтаа ч юм уу яг л энэ чигээрэл яг тагтаа бол тагтаагаараа байсан байх болно гэдгийг мэг л ингээд үлдээхгүй бол ингээд ах юм бол бас эвгүй байгаа байхгүй. Тэгээд ер нь бол ингээд нэг юм би нэг юм хэрэлдэж мэрэлдэж ерөөс чаддгүй байхгүй. Тэгээд ер нь юм хэрүүл тэмцэлтэй хэрүүл маргаан юм юмнаас ер нь жоох өөрийг ингээд жоон тусгаарлагддаг. Ямар нэгэн хажууд хүн амтай хэрэлж байгаа юм бол чимээг ингээд гараа авчихна. Одоо юу гэдгийг эхнэр мэдээж эхнэртэйгээ ингээд муудалцах сайдалцах юм гарна шүү дээ. Тэнгүүт чимээг болчихно. Тэнгүүч нэг зарим хүмүүс чинь яагаад чимээг байгаа бүр нөгөө чимээг байгаа нь бүр нэг юм хэрэлдгээс илүү дарамт үзүүлдэг ч юм уу тэгж ойлгогдсон юм шиг байна. Тэнгүүтээ би нэг юм яг зарчим гэх юм бол яг л тийм гоё ээлдэг бай. Тэ? Хүнд муу хар буруу санахгүй бай. Хүнд муухай сэтгэл үлдээхгүй бай. Ер нь хүний ажлыг алахгүй бай гэсэн л зарчмыг өөртөө ер нь баримталж. Манай гэр бүлийн үнийг Мөнхбаатарын Алтан цул гэдэг. Одоо энэ Гайлын ерөнхий газрын Буян тухайдах гайлын газар нэгтлэн бодогч идэг. Тэгээ нэгтлэн мэрэгчлээ тийм бүсг байгаа. Тэ өөдөөс юм яриад ах юм. Амжихгүй байж тээ чи. Зүгээр. Таны үед одоо хэр сайн одоо гэр хийсэн бас хань байж чадж байна уу? Одоо тэгэхгүй би одоо тэрийг сайн хийж мэдгүй манай ихнэр л мэдэн штэ тийм үстэй. Тэнгүүтээ одоо юу гэдэг би бол өөртөө бол за ер нь дажгүй болов уу гэж бодоод байгаа шүү дээ. Тэгээ ер нь дажгүй байх. Тэгээд одоо би өөрийгөө дүгнэхгүй манай хүн л дүгнэх учраас би бас сайн. Ер нь одоо гэр бүлийн үн цэний хамгийн чухал зүйл нь ер нь юу? Гэр бүлийн үн цэн одоо би бол яг л нэг юм ихнэртэй хэлэхдээ нэг юм итгээрээ те надад итгэх. Угаасаа л би чиний итгэлийг алдахгүй гэхдээ ингээл нэг юм бас нэг юм байж штэ бас нэг гэр бүлийн маргаан саргаа ингэнгүүт бид хоёр бол ингээд бүр ингээд одоо юу гэдэг хосуудууд ингээд бас нэг хэрэлдэл уралдаал тэ хаалгуудаас аваад бид хоёр бол яг тэгдүү нэг жоохон аяархан хэрэлддэг ингээд нэг нь хэрэлдэх нэг чимэг болчихно ингээд дөнгүүт нөгөөд чинь ингээд 2 3 үг гэлж байгаа чимэг болно энд нь 2 3 үг гэлнэ ингэж нэг юм нэг сонсож хэрэлдээд байгаа юм шиг байгаа хэрэлдэг ч жоох нэг юм аяархан чингээс таамайстаа гэхгүй зүгээр ингээд чимэг болчихно заримдаа ингээд сайхан гараа явчихна гадаа гарч байж байгаа нэг 5 10 минут очиж буцаж ороод ирнэ тэнгүүт нь шал өөр болчихно тий тэгээд нэг юм хэрүүл маргаанаас жоо хол бай хоёлоо нэг муухай хэрэлдэж яхаар хэрүүл маргаангүй ер нь байвал яад юм ад ингэж би ер нь бас хаяа хэлээд хаяа дотор юм боддтой. Тэр бол одоо юу гэдэг битэрийн жор бол ягс хин нүглөө эрт тусч байна. Тэр нь сайхан хоолцоогоо бэлдэж байна. Тэ. За гэрээ эзэм хог могоо хаяхгүй байхгүй. Сайхан хог могоо хаяа. Би хогоо хайчаад тэр тоосоос оруулаад шалаа гуучээ гээл. Эхнэр тэнд одоо ямар нэгэн байдлаар биеийг хаав нүдэх юм бол тэнд сууж амнаа гэж хаад хоол ундаа сайхан хийж өгчнө. Аяг тавгуугах юм дээр минаар бас дугаачих муугачих юм уу те. Ийм юм дээр ингээд ерөөсөл хин ч хамаагүй бүх юм ингээд гоё ингээд хамтдаа хийвэл бас илүү гоё юм болов уу гэж юм байн боддог. Тэгээ гол дүр гэх юм бол 4 кино те 4 5 те. Гол дүр тоглосон кинонууд нэг ямар кино лээ? Гол дүр төгсөн за одоо нийслэх хөхөн байна. Одоо нөгөө манай хамтлагч чинь би дурлмаар гэдэг дуугаараа 16 онд би дурлмаар гэдэг кино хийсэн бохоггүй. За тэгээ би дурлмаар байна. Улаанбаатар би чамд хайртай гэдэг сериал гарсан. Төгсөхийн гайсын төгсөхийн найруулсан. Тэрний Цолмон гэдэг гол дүрийн залууд нь тоглосон юм. За тэгээд Манан зүсгч гэдэг нэг кино Өв Entertainment-ийн манай ахтар хийсэн нэг кино байдаг байхгүй. Тэрэн дээр бас нэг шоронгийн хоригдол болоод яг нэг 3 хоригдтын нэг нь болцсон. Тэгээд гол дүрт нь тоглосон юм. Тиймхүү гол дүр гэх юм бол сая бас нэг
энэ 21 оны 1 сараас 2 сарын хооронд 14 оны зураг авалттай нөхөрт гарсны маргааш гэдэг нэртэй IP контент байсан. Тэгээд тэрнийхээ гол дүр өөрөө тоглоод бас наашин цаашин зүүж кастинга өөрөөсөө наашин цаашин хийгээд тэгээд одоо энэ IP TV-гээр гараад явж байгаа үзэгчд хүмүүс үзээд түрээсэлж үзээд тэгээ ардын явсгалаа 99 жил их Монгол улс байгуулагдсны 814 жилийн хөсөлгөх барилдааны 9-ийн даваанд эхлээд дөрмөө өччих огш. дөрм мөрм яг бай тийш тавьчих. нийслэл хүүхэн гэдэг кинон дээр намайг яг нодлингийн 5 сар 6 сарын үед дуутахгүй энэ твитлээс дөрөвдрөө ингээд тэгээ одсон чинь за ингээд нэг юм кино хийж байгаа. Энэ нэг юм сумын нэг бас нэг худлаа нэг юм нэг сумын начин ч юм уу нэг юм залуу байгаамаа. Нэг хөдөөний бүдүүн баг залуу байгаамаа. Тэгээ чамааг би ингээд хараа ингээд манай продюсер ярихгүй. Тэгээ чамааг ингээд хараад байгаамаа гэдэг өнгөт нөө за гэдэг. Тэгээд ийм юм аа. Гэхдээ Сүхбат гэдэг нөгөө зохиолоо уншсан чинь Сүхбат гэсэн бохоггүй. Тэгээ миний жигнэр чинь Сүх болд бохоггүй. Тэгээд би тий нэр нь ойролцоо өнгөт сүхээ гэдэг өнгөт нь одоо альсгүй нэг зохиолчтой хэлээд нэрээ солиод өөрөөр явчих уу яах вэ гэдгсэн чинь энэгээр нь явсан дээр штэ зүгээр хөөрхөн штэ гэдэг өнгөт нь хааз явцсан бохоггүй. Хүй. За яава. Энэ санаа шүү. Юм гэж санаа орсон. Хэлэн штэ тэгээд. Энийг сонсоод ундрах шүү чамаг. Тэгээд ямар ч гэсэн тэр хөдөө очоод би ч нэг ховд аймаг мөс сумын төрсөн. Хөдөө бас нэг 9 нас хүртлээ байсан. Эмээ өдөр хөдөө мал сал дээр байсан. Бас нэг жоохон яг ингээд таг ингээд хөдөөний ингээд 4 байна уу гэхэд нэг байхгүй юм шиг. Яг 4 юм уу гэхэд 4 юм шиг тийм байгаа байхгүй. Тэгээд нэг хөдөөний амьдралыг нэг очоод яг тэлж очоод 45 хоног өмсөн. Яг ингээ гой сайхан өглөөс босоод бакалаа өмсөө тэ ороолтоо бакалын дотороо сайхан ороолтоо өмсөө зүгөө тэгээд зураг авалтын талбараа яваад очоод энэ морь малтайгаар наашин цааш нэгээд яг тэгвэл жоохон би жоохон жин жоохон ихсэн учраас морь малан дээр одоо гэдэг мордод суух жоохон мордох жоохон хүндрэлтэй юм шиг газрын уруу мурууд морио сайхан ингээ зогсоож байгаа мориндоо мордож тэг нэг дэмхүү хөгжилтэй юм болж ирсэн. Тэгээд хүмүүс нь тэрийг нь бичлэг хийгээд манай тагтаа ингэж гэдэг. За яг нэгэнтээ дүүрсэн гэдэг явсан. Та киноны гол дүр хоёр хэр юугаараа бас төстэй тал юм байна уу? Гэхдээ ер нь амар төстэй юм шиг байгаа маа. Би ингээд тухайн үед бол ингээд 6 алтын үед ингээд нэг мэддгүйсэн юм аа. Ийм тэг ингээд бодоодсэн чинь нэрэл нэг юм шиг нэг юм нэрэл ингээд бич яваад байгаа юм шиг. Тэ миний яг нэг доторх нөгөө сүхболд яваад байгаа юм шиг. Гэхдээ би айгүй юм ойролцоол гэж бодоод байгаа шүү дээ. Ер нь ингээ анзаараа та бас киногоо ингээд үзэхэд дараа нь ингээ харахад юугаараа бас өөр байна уу? Одоо юу гэдгийг нэг юм байгаад байгаа шүү дээ. Тэр Сүхбат бол тэ нэг юм хөдөөний юм гүнд үгүү тэ. Яавал ачдаг. Ингэж эндээ унтчих тэ. Хайртай байна. Тэгвэл нэг юм хээгүү нэг хүмүүс байдаг шүү. Ярин яг тийм л юм шиг тэргээр нэг юм ойролцоо юм шиг санагдаад байгаа шүү. Би бол яг тэгдэг шүү. Би ингэдэг юм аа юу гэдэг би тэгдэг юм аа гэдэг юм гэхгүй. Тэгээд шүү. Болохгүй бол мань судлаа гэл. Яг л түүнээс ингээл би юу нийслэл хүүхэн гэдэг кинонд тоглосноор бас нэг юм Сүхболд гэдэг үнийг одоо нэг энэ хэсэг хүмүүс таньдаг байсан бол одоо бүр ингээд ийм томоор ингээд таньдаг болсон болоо гэж бодоод байгаа хүүхдүүд одоо гудамжинд таарангууд ерөөсөө бүх хүүхдүүд ингэсэн сайн бахаа гэж мгэл тэгээд нөгөө нэг ийм залуучууд мадуучууд ч гэсэн сайн уу маань уу гээл ер нь гудамжинд таарсан хүн болгон сайн уу ерөөсөө гараа ингээстэй тэгээд өчтөр нэг залуу намын хажуу ингээд зөрөхгүй би ингээд гудуур ирсэн чинь хөө сүхөө гэхгүй тэгээд би эргээ харсан чинь наашир гэж тэгээ яваад очсон чинь 800 төгрөг өгшөө. Би одоо сүхөө гэх юм манай 10 жил мадлан тэгээ манай одоо зүүнслэ малааны хүмүүс хүн болгоод очаарсан чинь шаал танихгүй. Тэнгүүт нь 800 төгрөг чигэнгүүт мөнгө байхгүй яваад гэсэн байхгүй. Тэгээ сүхөө гэдэнгүүт нэг бас киногаар нь тэгж энэ нөхрийг сүхөө гэдэг сүхөөгээр нь дуудчих гэсэн болоо гэж бас бодоод байгаа юм. Тий. Ийм л дүр бүтээх юмсан гэж бас тэгж одоо бас жүжигчний хувьд одоо тэгж шунж шатаж явдаг тийм дүр үү? Гүү надад ерөөсөө тийм дүр байхгүй. Тий. Би хамгийн гол би нэг ийм баримтлалгүй би нэг баатар гэнэ тий.
тэр баатрын дүрт нэг ийм баатрын дүр тоглоно ингээл хүмүүс бас тэгдэг шүү дээ. Ер нь зарим хүмүүс тэнгүүд надад юу ч тийм байхгүй. Хүмүүст нэг хүнд нэг ийм сэтгэлд нэг ийм хоногшдог шүү дээ. Одоо юу ангийн байцаагч гэдэг шиг те. Одоо боролдоод олдоо гэдэг шиг те. Нөгөө тэр гэдэг шиг яг нэг юм дүрээр ингээд одоо ингээд би чам тарьдаг юм баяраа гэдэнгүүт одоо бадрал гэдэг жүжигчин бол ингээд насан туршдаа баяраа байлаа шүү дээ. Гэдэг шиг нэг юм одоо тэрний тэр гэдэг шиг нэг тийм гоё юм дүрийг ингээд гаргачих юмсан л гэж боддог шүү дээ. Хүмүүсийн тэр тоглосон дүрэн заавал тийм түүхэн хүн юм уу баатын дүр байгаагүй. Гэхдээ хүмүүсийн сэтгэлд гоё тийм шингэсэн дүр байгаасаа. Тийм хүмүүсийн сэтгэл зүрхэн шингэсэн хүмүүсөө тэрийг нь хараад тэр явж чинь тэрний тэр явж чинь гэдэг шиг л тийм юм ингээл тийм кинон тоглоо тийм дүр бүтээхийг л хүсдэг. Түүнээс бол ингээд баатар маатар те нэг юм гэхдээ яг хөө жүжигчин болсных бас нэг гоё юм түүхэн кинон тоглол бас гоё шүү дээ. Тий. Алиалах парodi хийх ч юм уу тиймэрхүү талын авьяас юм. Тиймхүү талын авьяас нэг амар байхгүй. Бид хоёр ч нөгөө нэг 100 жилийн аймаг гэдэг кинонд бид нар нөгөө би гэрлийн тавьсан байхгүй. Одоо киноны гэрэл тавилтыг би хийсэн байхгүй. Тэгээ бид нар нөгөө нэг юуны Монгол цэргийн музей дээр нөгөө гэрэл мөлөө тавьчаад бас нэг жүжигчин ингээ хүлээж сууж байгаа. Хоолой идснийхээ араас байхгүй. Тэгээд ингээл тоглоол юм ширэн дээр төгөл рүү тоглоол ингээ маадарсан байхгүй би. Тэрийг нөгөө темп авчаал. Оо намайг дуудлаа сүндодон чихэр өглөө. Тэгээд темп авч нөгөө тухай тавиаг байхгүй. Тэгээ сая миний төрсөдрөөр нөгөө бичлэгч чинь цацсан байхгүй. Төрсөдөр минь төргийн энэ. Тэгсэн нөгөөд ч юм бүр ингээ хэдэн 100 мянган хөгжсөн. Тэгээд ерөөсөө бас гудамжинд таарсан хүн болго нөгөө баачгаагаас дуулчаач те. Одоо энэ тэнд ингээ лай май хийгээл би гэхдээ лай май хийгээ сууж ангууд. Нөгөө баачгаагаа нэг дуулчаач тгөө гуйж ингээл хүмүүс амар тийм. Яаж ч нөгөө зүгээр дуу биш байхгүй. Тэр нөгөө хүү зүүдний чихэргээд өө намайг дуудлаа гэдэг нөгөө хүүхдийн дуурчаас хүмүүст айгүй хөөрхөн санагдсан ч гоо. Харин би дээрээ хачин их дутаашоо. Одоо тийм хариалагдж байгаа продакшн энэ юм байгуулав. Байхгүй. Одоо ерөөсөө чөлөө дуран бүтээлч. Тэгээд нөгөө маазын жанчтайгаа төмрөөтэйгөө ингээл цогтой ингээл бөөнөр байж байгаа. Түүнээс яг тэр продакшн гэдэг энэ продакшн гэсэн юм байхгүй. Хошуу урлагийн продакшнуудаас ч юм уу бусад энэ студиудээс бас ингээд өөртөө одоо тиймэрхүү юунуудаас танд санал хэрэг байна. Ер нь яг бас нэг ирсэн. Тий. Тэгээд тухайд нь одоо ер нь тэрийг тухайд нэгээд угаасаа мэдэх бахаа. Тий. Одоо ингээд тэр продакшн ч юм уу энд ингээд орсон яг нэг ганц хоёр нэг юм ирсэн. Тэгээд би яг тийшээгээ хэрвээ одоо ингээд яах юм бол өвчин зовлон гоё болоод сайхан болоод ингээд дуусаад үйл ажиллагаа хийх юм болох юм бол өөр юмд нэг хариалт болсон нэг ганц хоёр юмд орсон байж магадгүй. Тэгэхээр та одоохондоо бол хариуг нөгөөг байгаа гэсэн үг. Тий, хариуг нөгөөг жоох. Одоохондоо нөгөө газар ч гэсэн ер нь жоохон нөгөө карантин давталсан сууж байгаа байхгүй. Хүлээлт юм байна. Тий, хүлээлт юм байдалтай. Ер нь цаашдаа ер нь одоо өөрийгөө ер нь хошин урлагт ч юм уу бас сорихтын бодол ер нь бий. Бага. Тий, хошин урлаг гэсэн л одоо энэ нөгөө нэг түрүүний өөрөж ярьдаг нөгөө пароди нөгөө комеди тал руу тийм нэг юм бодоод байгаа. Спешиал тийм ганцаараа ч юм уу альсвал найз нөхдөдтэйгээ ч юм уу нийлж байгаа нэг тийм юм бодоод байгаа. Одоо та бол Никитоны Бачилууны хоолойг бол ингээд дуурайж штэ тийм ээ. Ер нь одоо өөр одоо энэ хүмүүс ингээд араас нь бэлтгэдэг дээ. Одоо нэг хоёр хүн бол гарцсан байгаа араас нь. Одоо юу гэдэг ингээд хоёр хүн гарцаа бүр ингээд яг тас болж байгаа. Хин нэг юм дөө. Нэг нь одоо бүр нөгөө дуучин наг жаз наги гэдэг шүү дээ. Нагийнхыг одоо жиг гаргаж ирэх гээд нөгөө пародиг нь гаргаж ирэх гээд байж байгаа байхгүй. Чимийн сарам харимын нар Яг өөртөө бэлдээд яг дэрийг нь тухайд нэг YouTube нэг хөөрхөн бичлэг хийгээд цацчихна өөрөө. Facebook. Хоёр нь одоо бас нэг хоёр мөрт ч юм уу явуулах. Тэрнээс харин явуулах байна. Тий. Тэрийг тухайд. Нөгөөх нь одоохондоо яг юу байгаа биш байна. Бас яг ингээд гэж хоош тавьчихдаг.
Одоо тэгэхээр бол яг өөрийгөө одоо 100% бэлтгэсэн байгаа нь бол дууч наг юм шүү дээ. Тэгээ 100 бэлдсэн нааги одоо Баачка ахыг бол яг зүгээр би тэгээ Баачка ахтай яриад нөгөө нөхөрс гарсны маргааш гэдэг кинон дээр юуны Никтоны Чиминих гэдэг дууг ашигласан байхгүй. Яг кинон дээр дуулаад юм гитартаа дуулаад тэгээд бид нэг зөвшөөрлөө авахгүй л орчин оюуны өмч яригдсан тийм учраас болохгүйгээд зөвшөөрлөө аваад ахаа ингээд би ярьсан байхгүй. Нэг намаа танихгүй байхгүй өдөр Баачка ах. Тэнгүүд нь би ахаа би ингээд нөгөө зүүдний чихэргээд дууг нөгөө одоо хүмүүс ингээд юугаар шеэрлээд байгаа. Бид нар зүүдний чихэргээд дууг нөгөө тань шиг ингээд дуулсан юм а тэр залуу байна гэдэг тагтаа гэдэг юм ахаа гэсэн. Оо сайн өгнө дөө гэл. Амар тийм нөгөө юм гоё өөр хизээ зэн таньдаг хүн шиг тийм хүлээж авсан амар баярлаад байгаа байхгүй. Тэгээд ахаа би ингээд нэг юм кино хийж байгаа. Тэгээд энэ кинонд таны энэ дууг ингээд ашиглах гэсэн юм а. Зүгээр бүр бүтээхэд биш зүгээр өөрөө гитартаа ингээд дуулж байгаа юм хэсгийг ингээд оруулж болох уу гэсэн чинь болно асуудал байхгүй гэдэг. Тэнгүүт маш их баярлаа тэгээд баярлаа хаа гэдгсэн чинь зүгээр амжилт хүсье гэдэг тэнгүүт нь баярлаа хаа гэж уцаа таслаад бүүн баярлуулсан. Яг нөгөө чи минийх гэдэг дууны үг нь айгу нөгөө манай кинотаа уйлдаадсан байхгүй. Чамайг харсан тэр мөчөөс хойш нөгөө их нэртэйгээ танилцаад тэгээд их нэртэйгээ нэг төр таргагийн хоёр тишээ болцсон байсан үеийн дуу байхгүй. Тэгээд үе ихгүй тэгээд тэр юун дээр нь тэр дууг ингээд ашигласан. Одоо тэгээ бүх IPTV-гээр нөхөрт гарсны маргааш уран сайхны кино гарч байгаа шүү. Тэгээ үзээрэй. Тэгээ Инэдвийн баяраар бас тэр кино үзэх юм бол бас нэг юм ямар нэг юм хар PR хар нэг юм нэг сөрөг энергитэй нэг юмнууд байдаг штэ зарим нэг юм ёс бус хилдэг агуулсан тийм урамтууд байдаг штэ. Манай дээр ерөөсөө тийм байхгүй дандаа гоё юм гэгээлэг бүр анхны хайраа бодсон анхны хайр одоо их нэртэйгээ ч юм уу нөхөртөөгөө ч юм уу яаж танилцаад одоо түрээсийн байранд байсан уу бүх юм ингээд хөвсөр байгаа яг гоё ингээд аз жаргалтай дуустдаг тийм кино хаа. Тэгээ бүх хүмүүс сайхан Инэдвийн баяраараа үзээрэй манайх. Кино урлаг бол амар хөгжиж байгаа шүү дээ ер нь Монголд бол. Тэгэл ер нь ингээл би бас гайхаад байдаг хүмүүс тэгээд ингээд хийсэн юмыг хүний хийсэн юмыг ч юм уу те. Ингэж кино ихгүй ч юм уу амар олон тийм комментууд бичигддэг байхгүй хүмүүс төр одоо киног ингэж шийд юм уу ч юм уу те. Одоо гэдэг миний одоо сая хийсэн нөхөрт гарсны маргааш шиг ч юм уу ингэж кино хийхгүй гэсэн комментиг би ингээд аль нүднийхээ болонд харсан байхгүй бас. Тэгээд хүмүүс ингээд одоо ингээд тийм л амар тэгж коммент бичиж байгаа бол тэр кино урлагаа дахиж дээш нь бүр ингээд Холливуд руу гаргал та тий. Хийж байгаа хүмүүсийг одоо энэ хийж байгаа хүмүүсийг сайхан тэр уран бүтээлийн үзээд эн чин буцаад нөгөө нэг юм юу гэдгийг буцаад та нарыг дахиад левел ап хийх уран бүтээл гарч ирэхээ одоо үндсэн ч юм уу тэр ингээд уран сайхны кинонууд нь үзэх хэвээр зарим хүмүүс нэг тийм нөгөө Монгол кино үздэг шүү дээ гэж мэгээ те би бүр гайхаад байдаг байхгүй яагаад Монгол кино үздэг вэ нэг юм бас лаглаг хүмүүс байна уу лаглаг юм бичдэг лаглаг юм ингээд нэг юм бүр агуу юм ярьдаг гэхдээ бол яг одоо бол ингээд кино урлаг одоо би одоо ингэж ярих нь бас хайшаа гэхдээ бол айгүй гоё хөгжиж байгаа тэгээ өнгөлж байгаа хүмүүс байна. Кино урлагийг одоо ингээд яг өнгөлөө явж байгаа одоо энэ фантастик ах нар байна. Тэ. Тэгээд ингээд араас нь ингээд залуучууд ингээд тэр жимээр нь ч юм уу тэ. Тэр замаар нь ингээд дэшээ алхаал мөлхөөл тэгэл явчихна. Одоо тэнд хариалагдж байгаа продакшн интервью байгуулаа. Байхгүй. Одоо ерөөсөө чөлөө дүрэн бүтээлч. Тэгээд нөгөө Маазын жанчтайгаа төмрөөтэйгөө ингээл цогтой ингээл бөөнөр байж байгаа. Түүнээс яг тэр продакшн гэдэг энэ продакшн гэсэн юм байхгүй. Өөрийгөө ер нь хошин урлагт ч юм уу бас сойрхтлын бодол юм бий. Бага. Тий, хошин урлаг гэсэн л одоо энэ нөгөө нэг түрүүний өөрөж ярьдаг нөгөө пароди нөгөө комеди тал руу тийм нэг юм бодоод байгаа. Спешиал тим ганцаараа ч юм уу альсвал найс нөхдүүдтэйгээ ч юм уу нийлж байгаа нэг тим юм бодоод байгаа. Энэхүү одоо ярьцлагандаа бас намайг өрсөнд ээгүүр цэгийн миний хамт олон маш их баярлалаа. Тэгээд та бүхний цааштай ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөе. Тэгээд бүгд бас гоё инээ дээр дархлаагаа дэмжиж өнөөдөр 4 сарын 1-нд сайхан инээгээд аваарай.